Байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Тэнгэр 5 багт капиталаас зохион байгуулдаг Bank Reformer Live одоо ийхүү хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн Bank Reformer Live маань бол 5 дугаар дугаар байгаа. Тэгэхээр өмнөх дугаарууд дээр бид нэр ерөнхийдөө яг банкны салбарын эрх зүйн орчин, банкны реформ гол зүйлүүдийн талаар бас мэдээлэл хүргэсэн байгаа. Тэгэхээр яг энэ удаагийн лайваар бол Хас банкны 1-р улирлын тайлан гарсан байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбогдуулаад 1-р улирлын гүйцэтгэл хэрхэн гарсан байна гэдэг дээр та бүхэнд товчхон мэдээлэл хүргэе гэж бодсон юм аа. За тэгэхээр энэ дээр харагдаж байна. Ерөнхийдөө бол яг голлох үзүүлэлтүүдийг нэг харуулсан байгаа. За Хас банкны хувьд бол яг ашигт ажиллагааны үзүүлэлтүүд гэх юм бол за хүүгийн орлого, хүүгийн зардал, цэвэр ашиг өгөөж гэдэг үзүүлэлтүүд харагдаж байна. Тэгэхээр орлогын хувьд аваад үзэх юм бол банкны салбарч хамгийн гол бизнесийн орлого нь бол хүүгийн орлого байгаа тийм. Тэгэхээр энэ хүүгийн орлого нь бол өнгөрсөн оны 1-р улирлын байдлаас одоо өссөн үзүүлэлтийг харах юм бол 5% өсөлттэй буюу 3 сарын 31-ний байдлаар 81 тэрбум төгрөгт хүрсэн дүнтэй. За хүүгийн орлогын хувьд харах юм бол бас тийм огцон өсөлт бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр өссөн гэдэг зүйл зураг харагдаж байна. За тэгвэл хүүгийн зардлын хувьд аваад үзэх юм бол 26% буурсан. За 49 за бараг 50 тэрбумаас 37 тэрбум болтлоо буурсан. За энэ хүүгийн зардлын бууралт бол яхаарахгүй одоо харилцаа хугацаагүй хадгаламж маань бол хүүгүй болсон, хүүгийн тэглэсэн. Нөгөө талаар хадгаламжийн хүүгийн бууралт бий болсон тийм. Үүнтэй холбоотойгоор бол яхаарахгүй хүүгийн бууралт бол нэлээд огцон дүнгээр буурсан. Тэгэхээр ер нь бол энэ зөвхөн Хас банкны хувьд ч гэлтгүй банкны салбар болон бусад бүх банкуудын хувьд бол энэ хүүгийн зардлын бууралт бол явагдаж байгаа учраас салбарын ашигт ажиллагаа тэр чигээр нь эерэг дүр зурагтай байгаа гэж хэлж болно. За дараа нь энэ маань өөрөө цэвэр ашиг дээр их одоо өндөр дүнгээр өсөлт бий болгож байна. Эндээс харах юм бол өнгөрсөн оны 1-р улирлын байдлаар 13 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байсан бол за 12.9-тэй ажиллаж байсан бол энэ онд бол 23.4 тэрбум болтол. За 81% гэдэг чинь за ойролцоогоор бараг 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа гэсэн үг. За энэ бол яг зөвхөн яг 1-р улирлын байдлаар дүн харагдаж байна. Жилийн эцсийн байдлаар мэдээж харсангуй жилчилсэн дүнгээр харах юм бол бас харьцангуй өөр дүр зураг харагдах байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн харуул хүүгийн орлого дээр бага зэрэг өсөлт үзүүлээд хүүгийн зардлыг маш сайн хэмнэсний үндсэн дээр ашигт ажиллагаа өндөр гарчээ. За мэдээж хүүгийн бас орлого зардал дээр тодорхой хэмжээний бас өсөлтүүд байгаа. Гэхдээ гол өсөлт маань эндээс гарч ирсэн гэдэг бол харж болно гэсэн үг. За хамгийн гол үзүүлэлт бол өөрийн хөрөнгийг өгөөж гэж байгаа. Тэгэхээр одоо системийн нөлөө бүхий 5 банк маань IPO хийх гэж байна. Тэгэхээр IPO хийж байгаатай холбоотой хөрөнгө оруулагчдын хамгийн гол хардаг үзүүлэлт бол өөрийн хөрөнгийг өгөөж байгаа. Тэгэхээр энэ бол яг эцдийн өмчийн нэг төгрөгт ноогдох ашигын хувь гэсэн үг. Тэгэхээр энэ ашигын хувь өнгөрсөн оны 1-р улирлын байдлаар 14.4% гарсан бол энэ жил маш огцон өсөлттэй буюу 11% өссөн. За энэ бол ойролцоогоор 24.6% хүрсэн үзүүлэлттэй харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол бидний хүлээлтээс бол нэлээд давсан үзүүлэлтээс нь л да. Ерөнхийдөө бол өнгөрсөн оны бид нэр яг хамгийн сүүлд жилийн эцсийн тайланг танилцуулсан 21 оны эцсийн байдлаар тухайн тайлангаас аваад үзэх юм бол тухайн банкны маань ROI буюу өөрийн хөрөнгийн өгөөж нэг 20% таа байсан ойролцоогоор гэтэл дахиад 4.1% өссөн гэдэг нь бол энд яхаарахгүй өгөөжийн маш том өсөлт бий болжээ гэдгийг харж болно. Тэгээд яг энэ өгөөжийн тооцоол дээр бид нар бас нэг disclaimer буюу нэг тодруулга хэлэхэд бид нар цэвэр ашигыг бол өөрийн хөрөнгөд хувааж энэ үзүүлэлтийг бол тооцож байгаа л та. Тэгэхээр цэвэр ашигыг яг тооцож байна гэхээр яг сүүлийн 12 сарын цэвэр ашигыг харж байгаа гэсэн үг. Тэгэхээр Новемберийн 2-р улирлаас энэ жилийн 1-р улирлыг дуустал нийт 4 улирлыг нэмжин гэсэн үг. Нөгөө талдаа өөрийн хөрөнгөний үзүүлэлтийг бид нар хамгийн сүүлийн үеийн одоо хаалтын одоо өөрийн хөрөнгөөр нь биш өнгөрсөн оны эхлэл энэ оны одоо яг 1-р улирлын эцсийн байдлаар өөрийн хөрөнгөний дундаж үзүүлэлтээр тооцож байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол харьцангуй нөгөө бодиттой байдлаар дунд нь нөгөө өөрийн хөрөнгөний мэдэж хасагдсан бүх нөлөөллийг тусгасан байдлаар нь тооцоход ийм гарч байна гэсэн үг байна. За ашигт ажиллагааны хувьд бол ийм. За тэгээ нөгөө талдаа яг бид нэр балансын гол үзүүлэлтүүдийг бас энд оруулсан байгаа. За балансын үзүүлэлтүүд дээр бол ерөнхийдөө нийт хөрөнгийн хэмжээ бол 7% өсөлттэй буюу 3.5 их найд хүрсэн. Тэгээд энэ дээр бол яг өнгөрсөн оны яг эцсийн байдлаар баг 3.5 хүрсэн. Тэгэхээр тэрнтэйгээ ойролцоо түвшинд явж байгаа гэсэн үг. За үүнийг дахиад өөрийн хөрөнгө бол 41% өссөн. Тэгэхээр энэ хөрөнгөөс илүү өөрийн хөрөнгөний өсөлт бий болсон нь бол яг харахгүй нөгөө түрүүний ашигт ажиллагааны өсөлт бол
өөрийн хөрөнгө дотор хөрөнгөлөгцөн ашгаар нэмэгдэж орж ирсэнтэй холбоотой энэ 41% өсөлт бий болсон харагдаж байгаа. За тэгвэл яг энэ нийт хөрөнгөний өсөлтийн хамгийн гол одоо өсөлтийг бүрдүүлсэн зүйл нь юу юм гэхээр цэвэр зээлийн өсөлт байгаа. Тэгэхээр зээлийн өсөлт маань 1.3 их 80-аас бараг 1.8 их 80 хүртэл өссөн 40% өсөлттэй. Тэгэхээр яг нөгөө банкны голлох үзүүлэлтүүд бол нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа. Жилийн өсөлттэй байгаад үзвэл за харилцаа хадгаламж за их усс талдаа бол 12% өсөлттэй. За энэ маань бол харахгүй бас өнгөрсөн жилийн 10-80-ийн хөтөлбөр ч юм уу тий одоо засгийн газраас авч байгаа одоо зөвлөн бодлогын нөлөө бас тодорхой хэмжээгээр зөвхөн одоо хас дээр ч гэлтгүй энэ өсөлтүүд маань бүх банкуд дээр бас ажиглагдаж байгаа. Ялангуяа системийн топ банкуд дээр нэлээд том дүнгээр харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө яг товчондоо хэлэх юм бол бас банкны хувьд бол ашигт ажиллагаа сайн явж байна. Тэгээ нэмэлтээр хэлэхэд энэ банк маань харьцангуй нөгөө эрсдэл суурилсан банк гэдэг утгаараа зээлийн эрсдэл нь бусад банкуудыг бодвол бага байдаг. NPL ratio буюу те чанаргүй зээлийн хувь бага үзүүлэлттэй. Тэгээ бас шинээр онцолж хэлэхэд өнгөрсөн оны 12 сард 11 сард Хас банк өөрөө Хас лизинг гэдэг группийнхаа тэнгэр санхүүгийн нэгдлийн нэг зэрэгцээ охин компанигаа нэгдсэн байгаа. Тэгээ энэ бол бас бидний хувьд бол нэг мэдчих хэвээр. Тэгээд энэ үзүүлэлт маань бол тухайн банкны санхүүгийн тайр дээр бас нэгтгэгдсэн үзүүлэлтээр энд орсон байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн яг Хас банкн дээр бол нэмэлт өгөх мэдээлэл маань юм байгаа тийм. За сайхан болсон нөгөө нэг IPO Mongolia-гийн форум дээр тийм банкуудын төлөөллүүд маань орж ирж мэдээг өгөхдөө бол ер нь бол тийм Хас банкны нэг төлөөлөл ирсэн. За яг энэ онд 6 сарын 30-нд хуулийнхаа хугацаанд багтааж IPO хийх үү гэхэд за би бол нэг нөгөө Хас банк ч нэг олон зай эзэмшигтэй дор мэдээж шийдвэр өмнөөс нь ярихгүй гэхдээ манайх бол хийхээр зорж ажиллаж байгаа гэдгийг бол илэрхийлсэн байгаа даа тийм. Хурцны одоо зөвшөөрлүүдээ тийм одоо хугацаа эзэмшигтээс авсныхаа үндсэн дээр хийхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээлсэн. Ер нь бол тэгэхээр бахтах болов гэдэг хүлээлттэй байгаа гэсэн үг. Нөгөө талаар хаан ирсэн байсан тийм. Голомтоос бас удирдлагын ирсэн байсан. Бадарал захирал мөнгөтөе захирлаар тэр хоёр захирлын хувьд бол багтаад хийнэ гэдэг бараг амлалт авсан тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний хувьд харж байгаагаар Худалдаа хөгжлийн банк, төрийн банк дээр бол харьцангуй сургаггүй байна. Бусад банкуудын хувьд бол яг 6 сарын 30-ны байдлаар яг төлөвлөгөөнийхөө дагуу IPO хийх болов гэж харж байна. За тэгээ хамгийн түрүүнд бол Голомт банк гарахаар шуураад яригадаад байгаа. Тэгэхээр 5 сард бол нэлээд бужигнсан үйл явдал болох байхаа гэж бодож байна. За үүнтэй холбоотой бол бид нар банк реформер гэдэг нэртэй хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Яг банкны IPO-д орох сонирхолтой хөрөнгө оруулагчдад зориулаад тий. За тэгэхээр эхлээд хоёлаа банкны IPO-с эхлээд урдаар юугаа даасныхаа ярих уу? За банкны IPO. За банкны. За одоо ингээд нөгөө за манай компани харилцагч бай биш ч бай тий. Одоо ер нь бол харилцагч болох юм бол илүү их давуу талтай тий. За юуны төрөнд ингээд мэдээллийг биднээс банк реформер гэдэг хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг бид нар гаргасан байгаа. За үүнтэй холбоотойгоор та бүгд маань ингээ бүртгэлээ үүсгээд за манайхаас эдгээр мэдээллүүдийг авах боломжтой байгаа. За банк реформер зөвлөх үйлчилгээний веб үйлчилгээнд маань ингээд эдгээр цаг үеийн мэдээ, сад бүрийн салбарын судалгаа, улирал бүрийн банкуудын судалгаа, ноогд ашигт судлаач өгөн, хацаа эзэмшигчд орол санал өгөн, бичлсэн зөвлөгөө өгөн банкны хамгийн гол банкны хөндлөнгийн үнэлгээ хийж өгөн банкд таны санал хүслийг хүргүүлнэ гэсэн эдгээрийг та ийм веб үйлчилгээнүүдийг авах боломжтой байгаа. За мөн түншлэн basic хувилбараар маань за та энэ хүртэлх мэдээллийг ер нь бас авах боломжтой байгаа. За энэ бүртгүүлэх хэсэг та манай энэ манай вебсайтн дээр маань байгаа. За энэ бүртгэлээ үүсгэхэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг та эдгээр энэ холбогдох дугааруудтай ярьж биднээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За энэ бол манай банкуудын IPO зориулсан банк реформер зөвлөх үйлчилгээ маань байгаа. За үүнээс гадна бид нар болохоор банк реформер-ийг 5 богд capital.com гэсэн веб сигэл гоц ажиллаж байгаа. За энэ дээр маань болохоор юу байх вэ гэхээр ингээд тийм банкудтай холбоотой мэдээлэл байна. За уг үйл ажиллагаатай холбоотойгоор танд мэдээлэл зөвлөгөө өгөх зөвлөх баг бүрэлдэхүүнүүд маань байна. За үүнд болохоор одоо нөгөө системийн нөлөө бүхий 5 банк маань өнөөдөр ингээд IPO хийх гэж байна тийм. За хин нь хаана ямар үе шатанда явж байгаа вэ гэдэг процессыг та шууд нэг доорс энэ дээрээс харах боломжтой тийм. За одоо жишээ нь ингээд төвлөрүүлэх төлөвлөгөөгөө хөрвүүлсэн байдал за одоо танилцуулга хөрвүүлсэн байдал гэхээр жишээ нь ингээ Голомт банк ингээ төрүүлээ явж байгаа жишээ нь за зөвшөөрөл авсан дээр нь одоо ингээ дагтагчийн захиалгын хийдээс одоо бол Голомт банк төлөвлөгч тийм ингээд одоо бусад банкуд маань процесс нь аль үе шатандаа явж ийнэ гэдгийг та манай энэ хуудаснаас ингээ хараад яваад авах боломжтой. За мөн
тухайн нөлөө бүхий банкудтай холбоотой банкируудыг хэлсэн тий нөгөө ярьслага мэдээллүүд маань тухайн хуудсан дээр маань мөн байрших. За мөн тухайн банкудтай холбоотой юунууд видео мэдээллүүд нэ. За мөн зах зээлийн шинжээч нарын байр суурийг бид нар мөн энэ оруулж тавина. За мөн банкуудын судалгааг энэ оруулж байгаа. Банкны салбарын сарын тайм системийн 5 банкны харьцуулалт те. За ингээ гарсан одоо магадгүй ихний ээлжинд ингээ нөгөө голомт банкных гарлаа гэхэд одоо богд банк ба үүний араас голомт банкны мэдээлэлч гэдэг юм уу те. Ингээд судалгаа хэлбэрээр ингээ байршаар байгаа. За үүнээс гадна мөн манахаас гаргаж байгаа онлайн хичээлүүдийг та энэ дээрээс мөн үзэх боломжтой байгаа. За энэ бол ингээ банк 360 гэдэг хэсэг. Энэ бол хамгийн чухал хэсэг. За одоо үүн дээрээс та жишээ ингээд 5 банкны сайт руу ороод мэдээлэл цуглуулад байх биш. Ингээд яг нэг доороос бүх банкны мэдээлэлээ ингээд ерөнхий мэдээлэл хязгаар эзэмших зах зээл дэвшлэх байр суурийг цаг хугацааны интервалаар нь ингээд хараад авах боломжтой. Хүссэн он сараараа сонгоод за ямар хэдгээр улирлаар авах жилээр авах юм интервалаа сонгоод эдгээр мэдээллүүдийг та нэг доороос нэг вебсайтаас ингээд авах боломжийг манай компаниас ингээд гаргаад өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хаа банкны сайт руу ороод тий зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг нь үзээд санхүүгийн талийг нь үзээд байх шаардлагагүй. Энэ дээрээс та ингээд ороод сонгоод нэг доороос бүх мэдээлэл авах боломжтой ийм вебсайт байгаа. Ингээд та бүхэн маань 5 банк реформерцыг 5 бот капиталцыг.com гэсэн хаягаар ороод банкуудын мэдээллүүдийг тухай бүрт нь авч байгаарай. За тэгээд мэдээж нөгөө банкуудын ранк энэ дээр явж байгаа тийм хөрөнгөний хэмжээ, зээлийн хэмжээ гэдэг банкуудыг бид нар бол ингээд ранклцсан ингээд байж байгаа. Одоо ингээд жишээ ингээд бид нар тухай бүр үзүүлэлтүүдээр ингээд ранкл үзүүлсэн байгаа. За мөн ингээд бид нартай холбоо барих хэсэг байна. За та банкудтай холбоотой мэдээлэл судалгаа зөвлөгөө тухай бүр авч явах гэсэн бол энэ бүртгүүлэх хэсгээр гарч ингээд энэ 3 мэдээлэл бүртгүүлээд бид нар л мэдээлэл илгээчихэд бид нар тантай холбогдоод мэдээлэл зөвлөгөөгөө тухай бүрт нь хүргээд авах боломжтой байгаа. За тэгээд ер нь бол мэдээж нэгдүгээрт одоо удахгүй ингээд нөгөө 6 сарын 30 маань юу болох гэж байна тий одоо нэг 2 сар зориулсан байна. Тэгэхээр монголчуудын маань нэг юу гэдэг цагийн тулгаал бүгдээрээ ингээд яагаад давхцаал даасан ч нэгдгүй мөнгөж байшгүй бүр ачаал айгүй эрс нэмэгддэг. Тийм учраас одоо ингээд нөгөө цаг айжуу 50 байгаа дээр юуны төрөнд та бүгд маань эхлээд нөгөө даасаа нэлгэж хэрэгтэй тий. За тэгэхээр юу яач трейд онлайн нэрхлэгөө нэг ороод За тэрнээс уртаар нөгөө манай бас банк реформер гэсэн Facebook хуудас байгаа тийм. Энийг заяа танилцуулах тий. За тэгэхээр энэ нөгөө бидний саяны яг нөгөө банк реформер зөвлөх үйлчилгээний хүрээнд бид нэр вебсайт хуржүүлснээс гадна Facebook дээр банк реформер гэдэг нэртэй пэйж групп бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ группт маань нэгдээд яг банкны салбарын талаар бид нэр мэдээлэл судалгаа бас яг энэ дээр харьцангуй санал зөвлөмж солилцоод явж байгаа. Тэгэхээр энэ групп руу хамрагдаад илүү яг цаг үеийн мэдээллийн маань аваад явах боломжтой байгаа шүү. Та бүхэн орох боломжтой. За тэгээд нөгөө талаар бид нэр дансныхаа үйлчлэгийг бас танилцуулахаас өмнө бас нэг мэдээллийн чанартай зүйл хэлэхэд бид нэр CEO компани маань сая нэг 2-3 хоногийн өмнө нэгдүгээр удирлын тайлангаа танилцуулсан байгаа тийм. Үүнтэй холбоотойгоор бид нэр яг CEO-гийн хувьцаа эзэмшигчдэд зөвхөн зориулсан хөндлөнгийн үнэлгээгээ эх 5 дахь өдрийн 4 цагаас танилцуулахаар бэлтгэсэн. Тэгэхээр энэ хүү танилцуулгыг бол та бүхэн энэ вебсайтын мэдээгээр ороод Google Form бөглөөд Google Form-ороо яг өөрийн имэйл хаягны нэр утсаа бөглөөд энэ одоо Zoom call-д бол оролцох боломжтой. Нөгөөдөгөр одоо ямар одоо хөрөнгө оруулагчид оролцох хэрэгтэй вэ гэхээр яг CEO-гийн хувьцаа эзэмшдэг. За манайх дээр даастай. За магадгүй манайхаар дамжуулж эзэмшдэггүй байх юм бол манайх дээр шилжүүлж авчраад бас CEO-гийн хувьцаа эзэмшигч хаа ирэхээрээ энэ хөө колд оролцоод яг хөндлөнгийн үнэлгээ сонсох боломжтой байгаа. Тэгээд цаашдаа бид нэр яг хөрөнгө оруулагчдаа зориулаад хөндлөнгийн үнэлгээ болон цаг үеийн мэдээлэл судалгаа бүхэл зүйлийг цаг тухай бүрт нь хүрэхээр зорж ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж энэ одоо эх 7 хоногийн 5 дахь өдөр болох те CEO-гийн Zoom уулзалтанд оролцох за мөн банкуудын мэдээлэл судалгаа авах зэрэг үйлчлэгийг таахын тулд юуны төрөнд нөгөө манай харилцагч болсон байх хэвээр. За тэгэхээр ихэнх хүмүүс маань одоо мэддэг болсон байх те манай компани. Гэхдээ бас мэдхгүй олон хүмүүс бид нар л хандаж асуудаг яаж хэрхэн даасаа нэлэхгүйгээд тэгэхээр та
Trader зэг Townbound Capital Zig.com гэдэг манай веб хуудас байгаа. За Trader зэг Townbound Capital Zig.com гэсэн энэ веб хуудасаар оронгууд за манай компани Dancing платформ гарч ирнэ. За та үндэсний Dancing хэсгийг сонгоод за өөрийн хувийн мэдээлэл мэйл хаяг нууцыг оруулж өгөөд үйлчлэгийн нөхцөлтэй уншиж танилцаад чеклээд заавал уншиж танилцаад чеклэсний дараа та зөвшөөрч байна гэсэн бүртгүүлэх гэсэн товчийг дарах байгаа. За үүний дараа таны энэ дээр ингээ бүртгүүлсэн мэйл хаяг дээр чинь нэг линк очино. За тэгэхээр тэр линк маань одоо манайхаас нөгөө харилцагч болсон хүн бүртээ те ингээд вебсайтн дээр мэдээ орох болгонд мэдээлэл байнга тогтмол очиж байгаа учраас манайхаас очиж байгаа мэйл таны спам юм уу промошн хэсэг рүү орсон байдаг. Ер нь их магадлал тийм магадлал. Тэгэхээр та спам юм уу промошн хэсгээ шалгаад манай Townbound Capital бүртгэх гэсэн линк маань очисон байвал inbox хавц руугаа шилжүүлээд за үүний дараа та тэр inbox хавцнаасаа энд гэсэн тодруулсан хэсэг дээр нь дараагангууд дахиад мөн манай энэ хуудас гарч ирнэ. Тэгэхээр та одоо яг энэ дээрээ дараагуудаа үнцасны Dancing гэдгийг сонгож жагаад өөрийн хувийн мэдээлэл, банкны мэдээлэл, иргэний үнэлгэний мэдээлэл зэрэг мэдээллүүдээ оруулж өгөө төлбөрөө тушаарснаар таны Dancing нэгдэх боломжтой. За үүний дараа таныг бид нар бол ингээд систем таниад манай харилцагч гэдээ авчина. За мөн тэнгуү та одоо CEO-гийн хавцаагаа манай дээр шилжүүлээд аваад ирж болно. Манайхаар дамжуулаад CEO-гийн хавцаа авч болно. Ингэсний дараа 7 хоногийн баасан гарагч нь 4 сарын 29 болж байгаа тийм 29-ний CEO-гийн хөндлөнгийн дүгнэлтэнд зүүн боловсролтод суух боломж бүрдэн за банк реформтой холбоотой мэдээллийг тухай бүртэн авч болно тийм иймэрхүү боломжууд бол танд бас нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд нөгөө аппликейшнийг маань хүмүүс айгүй их асууж байгаа тийм аппликейшн хийзээ бэлэн болох вэ гэх. Тэгээд манайх бол одоо аппликейшнийг одоо App Store, Play Store дээр тестийн төвшөндөө явуулж байгаа. Одоо тун утгагүй аппликейшн маань бэлэн болох вэ бид нараас ингээд мэдээллийг та бүхэндээ тухай бүртэн хүргээд явах болно. Одоогоор та энэ онлайн веб хуудасаараа дамжуулж дансаа нэрлэгч нь арилжаанд орж болно. Арилжаа бол цаг хугацааны хоцрогдолгүй арилжаагаа хийж болж байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэгэхээр ер нь бол 5 сар тагтаад аппликейшнийг зөвлөөр болоодоос яг дотоод таалаг тест ажил хийж байгаа юм аа маш хурдан болж игэл банкуд IPO-с өмнө нэвтрүүлэхээр зарж ажиллаж. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн яг банк реформын хүрээнд танилцуулах мэдээлэл маань ингээд өндөрлж байна. Тэгээд хамтран оролцсон Чанцал менежертэй бас баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн 5 дахь өдөр яг банк реформын лайваараа эргээд уулзцгаая. Баяртай. За баярлалаа. Баяртай.